Тэнгэрт бид миний бизнес нэвтрүүлэг танд хүрч байна. Бидний нэвтрүүлэгтээ Монголдо үнцэнтэй бүтээн байгуулалт, үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчдийн бизнесийн философи, алдаа, оноо, даван туулсан арга барил, үүх түүхийг хуваалцах юм. Ингээд энэ дугаартаа бид Монголдо чихэр үйлдвэрлэгч, Бурамхан брендийн үүсгэн байгуулагч Солонготой уулзах болно. Миний бизнес нэвтрүүлгийн зочин Солонго. Оросын холбооны улсын Кемеровын их сургуулийг эдийн засагч мэргэжлэр төгссөн Монгол газар шим компанид эдийн засагч, хөшгийн хүндийн шинэ онгоцны буудалд төслийн менежерээр тус ажиллаж байсан. Түүний хувьд өөрийн хийж бүтээх хүсэл эрмэлзэл, амтны мэдрэмжтэй хөтлөгдөн 2017 оноос хойш Бурамхан хатуу чихрийн үйлдвэрлэлээ эхлүүлж тасралтгүй 8 жил энэ салбарт ажиллаж байна. Монголд одоо нөгөө уруу хамаарал гэдэг шигтэй хин их үйлдвэрлэл эрхэлж байна. Хин их тог цахилгаан зарцуулж байна. Хин олон хүмүүс ажилуулж байна. Хин их үнд одоо үүдээ нөгөө нэг сурсан мэдсэн өндөр цалин ажилчтай өгч байна. Тэр улсуудын татвар нь маш өндөр. Тэгээ цахилгааны зардал нь өндөр. Зүгээр сайхан ингээл суугаад томото суугаад халамжийн мөнгө ингээл сууж явах юм бол чамд ингээ мөнгө өгөөд байна. Түүнээс чи ингээд ажиллаад хөдөлмөрлөөд үйлдвэрлэл эрхлээд тэгээ үйлдвэрлэгч болоод нэмэн үрдэг шингээгээд ингээм болвол одоо өндөр татвар хамгийн дээд цэгүүдийг л төлнө гэдэг одоо ийм одоо татварын бодлого явагдаж байгаа нь одоо үнэхээр үйлдвэрлэл эрхлэхэд төвөгтэй болж эхэлж байна. Сайхан цаг ирэх байхаа гэж найдаж байна. Гэхдээ амаргүй байна. Ялангуяа одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ жижиг дунд үйлдвэрийн хувьд бол үнэхээр л амаргүй. Таныг өмнө олон улсын төсөл дээр их ажилладаг байсан гэж сонссон. Ер нь яг яагаад бизнес хий тэр дундаа чихрийн үйлдвэрлэл эрхлэе гэж шийдсэн юм бэ? Хүмүүс маань ингээ нэлээд харшил өгөөд нэг орой ирсэн чинь тэгээд харшил нь яг юунаас болсон гэсэн чинь тухайн үед одоо нэг одооноос чинь бараг 10 жилийн өмнө гэхээр яг нэг ямар чихэр нь мэддэхгүй нэг чихэр ийдсэн. За тэр нь бол одоо нэрийг нийлээд яг. Тэгээд тэрнээсээ харшаад энэ юу нь яагаад ийгээд гэл ер нь хүний нөгөө сониуч зан чинь ер нь л өмнө эхлэл болдог. Тэгээд гэртээ сууж байхдаа хүүхдүүдтэй өөрөө хийж эхэлсэн. Тэгэл нөгөө ангийнхаа хүүхдүүдэд тараагаал, хамаатан садны хүүхдүүдэд тараагаал нөгөөтгөө хийгээч гэдэг юмнууд эхлээл. Тэгсээр хагаал яг нэг өдөр зориглол гэрийнхаа нэг өрөөг султгаал ерөөсө туршилтын чихрүүдийг хийж эхлээл. Тэгэл ерөөсө бүтээгдэхүүн болгол яасан ингээд өмнө нөгөө бизнесийн төслүүд дээр ажиллаж исэн туршлагууд манаас яаж гэдэг аргуудыг мэдчихсэн болохоор илүү зоригтой хөдлөх болсон юм уу? Яг эхлэх үедээ одоо технологи нь ямар байна, гар аргаар яаж хийх вэ? Тэрийгээ яг яаж ямар мэдээлэл авч ирсэн? Тэр үед бол би нөгөө Австралийн одоо нэлээд мундаг одоо брэнд байдаг. Тэгээ тэрний хүнтэй айгүй коучинг авч уулзаж ярилцаж очиж туршлага судалж тэ тэнцэнээс одоо маш олон зүйлийг сурсан л та. Тэгээ шууд л ингээл нэг хүн бодож олонгуудаа хийчихнэ гэж байхгүй л тэ. Тэрэн дунд чинь ингээд өөрөө эхлээд хийгээ туршаа тэрийг чинь хэд дахин фейлдээд одоо нэлээд юм болсон. Тэрний дараа зориулсан мэргэжлийн үн тандах юм байна гэд нэлээд урт хугацааны одоо сургалт юмнуудыг гадны экспертүүдээс авч ирсэн. Тэгээд яг тэрний дараа яг төгс болоогүй ч гэсэн нэлээд ингээд суур фундамент ерөнхийдөө нэг юм байна гэдэг дээр баг жил хагас зарцуулж одоо суралцсан. Тэгээ одоо бол бүх шат дамжлага нь үйлдвэрийн процесс нь маш гоё тийм автомат болсон байна. Тэгээд яаж дараагийн төвшөнд ингэж гаргаж чадсан бэ? Энэ бол нөгөө яг л нөгөө хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас одоо нөлөөлсөн тий. Одоо гар аргаар гэдэг бол өөрөө процессын хувьд айгүй удаан тэгээд их хүн цаг зарцуулах маш өндөр өртөгтэй бүтээгдэхүүн болж бас хувирдаг л та. Тэгээ нөгөө хэрэглэгч маань өөрөө сайн чанартай бүтээгдэхүүн хэрэглэмээр байгаа. Тэгсэн хэрнээ одоо юу гэдэг нэг нэгээрээ савлсан тавгандаа хийх чихэр хиймээр байна. Одоо чихэр аммаар байна тий. Нөгөө талаасаа одоо нөгөө төрлөө олон болгохын тулд бидэнд ингээд нөгөө ялцчгүй үйлдвэрийн шугам руу орох одоо хэрэгцээ шаардлага гарсан. Мөн өртөг буурах дээрээс их нөлөөлж байгаа юм л та. Гэтэ нөгөө гар аргын гэдэг нэг онцлог нь Бурамхны нэг нэрийн уцаадаг шүү дээ. Тэрийг хадгалсан зарим нэг одоо технологи байгаа юу? Бага. Одоо тэр хэсэг нь бол яг ингээ хадгалаастай байгаа. Яг нөгөө технологийн процесс донд гар аргаар хийгддэг хамгийн чухал хэсгүүдийг бол бид нар үргэлж одоо гараараа хийсээр байгаа. За энэ үйлдвэр нь яг хизээ ашиглалтанд орсон бэ? Үйлдвэрийн ашиглалтанд оруулж авах хугацаанд ямар нэгэн саад бэрхшээл танд тулгарч ирсэн үү? Маш амаргүй байсан. Одоо нөгөө том компаниуд шиг ингээд том ингээл хөрөнгө оруулалт оруулаад тэ одоо ингээл зураг төслийг хараад одоо за тэгээ тэгэл ингээл инкээс илүү
одоо яг л нэг жижиг дунд үйлдвэрлэгч нар чинь өөрөө гар бие оролцдог. За одоо шалны юм баймаар байна гэл нөгөө нэг засварчнаа манж зогсоолтой одоо ингэмээр байна гэл одоо яг ийм л байхмаар байна гэл одоо хамтдаа бараг шаврын зурханд холгоул одоо энэ үйлдвэр ашиглалтанд оруулсан. Тэгээд нэг тгийч одоо мөнгөө төсвөө хэмндэг. Тэгэхгүй л бол одоо энэ чинь амар их төсөв гарна одоо тийм амаргүй даваанууд одоо байсан. Тэгээд үйлдвэр маань одоо өнгөрсөн оны 5 сард ашиглалтанд орсон. Чихрийн хэрэглээ өөрөө айгүй их байхгүй юу те. Тэрнийх нь тэгээд бид нар энэ импортын бараануудыг гаргаж чадахгүй, өрсөлдөж чадахгүй одоо нэг заримд нь хуг зохиулаад гэдэг шиг те. Одоо үнтэйгээрээ дуудуулаад загнуулаад одоо тийм юмнууд одоо маш их байна. Та ингээд анх Бурамхан чихрийг яг нэг ийм амттай байгаасаа гэдэг нэг төсөөлөл байсан баг. Одоо ер нь тэр төсөөлөлттэй нь хүрч чадсан уу Бурамханы амт? Тэр бол яг гоё хүрсэн. Би илүү нөө юм амтны мэдрэмжэндээ өөрөө айгүй мэдрэг хүн байхгүй. Айгүй юм өндөр шаардлага тавьдаг. Яг ийм байх хэрэгтэй. Энэ хоёрыг холиул яг ийм болно гэх нэг тэрэн дээр яг Бурамханы амт бол хамгийн органик, хамгийн натурал, хамгийн одоо хүүхдүүд идэж болохоор тэ чихэр бол угаасаа л одоо сахарын агуулмжтай одоо хүртэл байсан шүү дээ. Тэгтэл энэ маань өөрөө хамгийн эрүүл ах хүүхдийг нөгөө аз жаргалтай моментыг ингээд чихэргүүгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Бага насны хүүхдийг одоо чихэр өгөхгүй хориглох юм бол уйтгартай санагддаг байхгүй. Тэг багтаал ер нь хүүхдүүдийг хийдэг дуртай байдаг. Тэнгүүд энэ хамгийн эрүүл ахстай гэдэг эрэл хагуулыг маш ихээр хийж эхэлсэн. Одоо бол яг гоё болсон. Сая 2024 онд одоо сахаргүй чихэр хамгийн анхныхыг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ бол зүгээр гайхалтай сайхан бүтээгдэхүүн болсон. Одоо яг хүмүүс чихрийн хэрэглээг багасгаж байгаа те хүүхдүүдтэй ч гэсэндээ аль болох чихэр идүүлэхгүй талаас нь ингээд арга хэмжээ авдаг болсон. Тэгэхээр таны байр суурь ямар байдгийг сая сахаргүй чихэр гэлээ. Тэр нь яг одоо ямар учиртай гэсэн үг юм? Би ингэж боддог. Бүх зүйл зохистой хэрэглээ гэж байгаа тий. Одоо дэлхийд дээр хамгийн сайхан бүтээгдэхүүнийг бүр маш ихээр өгье л доо тий. Зүгээр хамаагүй замбраагүй идэхэд хүртэл сөрөг нөлөө гэж байгаа тий. Мэдээж тодорхой хэмжээнд зохистой хэмжээнд бүх чихрийг одоо хорж сахарын хэрэглээ ч юм уу тий чихрийг нь хорих нь өөрөө одоо бас буруу гэж боддог. Мэдээж нөгөө одоо асуудалтай тий шүдний өвчтөй, одоо сахарын диабеттэй, аллергитэй, харшилтай жингээ байхыг хүсэж байгаа гэл ингээл одоо хүний эрүүл мэнд ч гэсэн арай өөр болол амьдралын маяг ч гэсэн өөр болж байгаа. Энэ үед бол би сахаргүй чихрийг зөвлөнө. Бурамхан брендийн хувьд яг хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж ийн бас дараагийн бүтээгдэхүүнүүд нь юу байхаар төлөвлөж байгаа вэ? За манай Бурамхан маань одоо нийтдээ 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгээд нөгөө нэр төрлөөрөө маш олон салдаг л да. Дараагийн бүтээгдэхүүн Бурамхан ер нь илүү л одоо хүний биед ээлтэй, эрүүл гэдэг одоо эрэл хайгуулга тасралтгүй одоо үргэлжлүүлсээр байх болно. Монголын чихрийн одоо салбарын 95% нь импортын бүтээгдэхүүнүүд бидлээ мэдлээ. Тэгэд үлдсэн 5% нь ердөө дотоодын үйлдвэрлэгч нар. Таны бодлоор яагаад ийм бага үйлдвэрлэгч нар байгаа гэж бодож байна? Таны хувьд бол 17 онд бол байгаагүй гэж байна шүү дээ. Тэрнээс биш хэр их гарч ирэв. Тэгээд та бүхэн хоорондоо яаж ажилдаг вэ? Ер нь өсөлтөө хэр байна? Яг хоо үндэсний үйлдвэрлэгч нар одоо нэмэгдсэн. Тэгээд одоо томоохон үйлдвэрүүд ч гэсэн бий болсон. Одоо ялангуяа чихэр үйлдвэрлэлтээр сүүлийн жилүүдэд одоо үйлдвэрлэгч маань нэмэгдэж байгаад би бол маш их таатай хүлээж авч байгаа. Бид нар ер нь бол ингээд хамтарч ажилладаг. Одоо үндэсний үйлдвэрлэгч, чихэр үйлдвэрлэгчтэй холбоо хүртэл байгуулад хамтарч ажиллаж байгаа дэмэндээ дээс эрчимтэй гэдэг шиг те. Яагаад ингээд импортын бүтээгдэхүүн их байна вэ гэхээр одоо бид нар нөгөө нэг монголчууд ч өөрсдөө чихрийн хэрэглээ өндөртөө өмсөхгүй тий. Одоо ингээд тавгийн чихэр идээгээрээ дайлдаг одоо бараг цорын ганц орон гэж хэлж болохоор тий. Цорын иргэншил рүү ирснээс хойш одоо мал ахуйгаасаа холцсноос хойш одоо ерөөс эдээ амс гэдэг маань ерөөсөө тавгийн чихэр байдаг болсон. Тэгээ энэ дээр нөгөө дан импортын чихрүүд бол маш өндөр хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Хэдий тийм боловч гэсэн одоо үйлдвэрлэгч нар маань хичээж ажиллаж байна тий. Одоо яг л одоо шударгаар өрсөлдөж байна. Тэгээ бүхэл одоо түүхийд материал маань гаднаас орж ирж байна. Манайх гэхэд одоо Германаас нэлээд их хувь нь орж ирж байна. За тэгээд Европын орнуудаас Солонгосоос эдгээр орж ирдэг. Тэгээ ингээд түүхийн эдээ тээвэрлээд Монгол нэмэн өртөө шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэрнийг импортын бүтээгдэхүүнтэй зэрэгцэж одоо адилхан үнээр зах зээл дээр өрсөлдөж одоо худалдаална гэдэг бол одоо маш том өрсөлдөө. Тэгээд яагаад импортын бүтээгдэхүүн өндөр байна гэхээр одоо ингээд маш хямдхан орж ирж байна л да. Тий, хямдхан орж ирж байна. Тэгээд чанартай чанаргүй янз бүрийн бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд хэрэглэгч нар ингээд дотоод агуулмжаас илүү ингээд гадна цаасанд их хурдж
байна. Их л гоё гамгам цаастай байвал одоо гоё чимхтэй гэж бас үзэж байна те. Би бас хэрэглэгчийг нөгөө нэг эрүүл мэндийн боловсролыг нэлээд сайн одоо хүнсний хэрэглээний талаарх мэдлэгтэй боловсоо гэж хүсдэг. Юу гэхээр одоо тэр тухайн чихэрт одоо ямар агуулмж орсон те, сахарын хэмжээ нь хэдэн хувийн сахартай мó, сахаргүй мó, одоо тэ хизээ хаана хэн үйлдвэрлэсэн гэдэг одоо маш олон зүйлүүд байгаа л та. Тэ хэрэглэгч маань хэдийгээр хямд бүтээгдэхүүн авах нь зөв, тэ эрэл хийх нь зөв ч гэсэн одоо зөвхөн хямдыг хайж гэнэ үү? Эсвэл чанартайг хайж гэнэ үү? Тэ чанартай бүтээгдэхүүн дотор яг юу юм гэдэг одоо энэ шалгуур үзүүлэлтүүдийг бас нэлээд одоо анхаардаг хүмүүс байгаа. Энийг үеийг ботход их олон болсон. Гэсэн хэдий ч гэсэн одоо бас тэр дээр анхаардаггүй хэрэглэгч нар маань одоо илүү их одоо мэдлэгтэй болоосаа, мэдээлэлтэй болоосаа гэж бол хүсэж байна. Ер нь яагаад Монголд үйлдвэрлэгдсэн гэхээр жоохон үнэтэй байдаг юм бэ? Энд дэр хэрэглэгч жоохон тийм таагүй ханддаг шүү дээ. Монголд үйлдвэрлэсэн байтлаа улам хямдхан байх хэрэгтэй. Яагаад ингэж үнэтэй байгаад байгаа юм гээд тэрний шалтгаан таны яг нэг талаасаа ингээд үйлдвэрлэгч нар бүх түүхийд манай хувьд юм бол бүх түүхийд одоо хамгийн сайн чанартай Герман болон бусад Европын орнуудаас одоо түүхийдээ татаж авчирж байна. Энд ингээд логистикийн зардал, гайлын татвар гэх мэтчлэн одоо өртгийг өсгөж байгаа чанартай түүхийдүүдийг ашиглаж байгаа нь өөрөө одоо нэлээд өндөр үнэтэй болж гаргаж байгаа. Яагаад бурамхны хувьд ингээд чанартай гэдэг дахин яриад байна гэхээр мэдээж зах зээл дээр маш олон түүхийдүүд байгаа. Тэг хямдхнаасаа эхлээд үнэтэйгээ хүртэл бидний нөгөө брендинг маань гол зорилго анх үүссэн түүх нь өөрөө хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн сайнаар нь хамгийн эрүүлээр нь одоо хүүхдүүдэд болон хэрэглэгчдэд зориулна гэдэг энэ үнд зүйлээ хадгалж л бидэд одоо хүртэл ингээд одоо хамгийн чанартай түүхийдүүдийг ашигладаг гэдэг ингээд яриад байгаа. Мөн түнчлэн ингээд нөгөө Швейцар технологи нь өөрөө Швейцар технологио хадгалахын тулд сайн түүхийд байх хэрэгтэй. Үнэхээр одоо сайн махаар хоол игээр ямар гоё болдог үлээ тэ жишээ нь тэ сайхан шүл гардагтай адилхан тэ одоо хуршсан махны амт ямар эсвэл одоо муухай жишээ ярьчих шиг боллоо л доо. Тэгвэл энэ түүхийд өөрөө аюулгүй чухал байхгүй. Түүхий технологи орчин нөхцөл одоо ингээд технологийн гормыг алдагдуулахгүй одоо үйлдвэрийн зохистой дадлыг одоо нэвтрүүлэх нь аюул чухал байдаг. Би ингээд одоо саяхан нэг юм уншижсэн л та хэрэглэгч танаас ингээд ямар муухай үнэтэй юм бэ гэдэг ингээд асууж байна. Тэгтээ та тэр хүнээс эргүүлээд асуу те. Та зөвхөн хямд үнийг хайж гин үү? Танд ингээд чанар хамаагүй юу? Тэ танд одоо ингээд энэ бүтээгдэхүүний хугацаа үйлдвэрлэгч нь ч юм уу одоо өнгө сав баглаа бодол ч юм уу энийг та хайж ирээгүй юу? Зөвхөн та хямд үн хайж байгаа юу гэж асуугаад үзээрэй гэдэг нэг тийм юм уншижсэн. Тэгэхээр яг хэрэглэгч маань өдрөөс өдөрт ингээд улам л одоо сайжирч байгаа. Одоо эрүүл мэндэ боддог болж байгаа. Бүтээгдэхүүний чанар хамгийн чухал. Хэрвээ энийг ингээд хэрэглэгч илүү ойлгож эхлэх юм бол одоо Монголд зах зээлийн орон зай бол байгаа. Импортын чихрээс тутахааргүй сайн бүтээгдэхүүнүүдийг үндэсний үйлдвэрлэгч нар үйлдвэрлэж чадчихээн. Энэ урсгалыг Монголдоо үлдээн гэдэг одоо манай хэрэглэгчээс л хамаарсан одоо том одоо ухаан гэх юм уу? Хүмүүст ингэж ярьдаг штэ. Монголд яг бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс гаднаас оруулаад ирэх нь ер нь амар байдаг. Мэдээж нэг талаараа энэ үнэн байдаг. Тэгээд таны хувьд яг яагаад Монголд үйлдвэрлэл эрхлээд байгаа? Энэний үн цэн яг юу вэ таны хувьд? Наа чинь ер нь их хэцүү асуулт байна. Намайг хүмүүс ер нь бол жоохон тэнийг мөөч гэж ярьдаг. Үйлдвэрлэж одоо ингэж зовж ирснээс аваад ирсэн хамаагүй амар болж байгаа байхгүй. Одоо юу гэдгийг үнэхээр Монголд одоо нөгөө уруу хамаарал гэдэг шигтэй хин их үйлдвэрлэл эрхэлж байна. Хин их тог цахилгаан зарцуулж байна. Хин олон хүмүүс ажилуулж байна. Хин их одоо юу гэдэг нөгөө нэг сурсан мэдсэн өндөр цалин ажилчтай өгч байна. Тэр улсуудын татвар нь маш өндөр. Тэгээ цахилгааны зардал нь өндөр. Зүгээр сайхан ингээл суугаад томото суугаад халамжийн мөнгө ингээл сууж авах юм бол чамд ингээл мөнгө өгөөд байна. Түүнээс чи ингээд ажиллаад хөдөлмөрлөөд үйлдвэрлэл эрхлээд тэгээ үйлдвэрлэгч болоод нэмэн үрдэг шингээгээд ингэхийн бол одоо өндөр татвар хамгийн дээд цэгүүдийг л төлнө гэдэг одоо ийм одоо татварын бодлого явагдаж байгаа нь одоо үнэхээр үйлдвэрлэл эрхлэхэд төвөгтэй болж эхэлж байна. Цаг хугацааны ирэхээр одоо хэцүү үеүүдийг одоо арай л гэж давж ингэ данс одоо хаалгах яах гэл ингээл зөндөө асуудлууд байна. Татварын дарамтууд байна. Тэгсэн хэрнээсээ одоо хүнсний үйлдвэрүүдийг дэмжиндээ үйлдвэрлэгч болооч гэл ингээд байгаа. Гэхдээ яг хуу сайхан цаг ирэх байхаа гэж найдаж байна. Гэхдээ амаргүй байна.
Та ер нь одоо зээлтэй байна уу? Зээлтэй, маш их зээлтэй. Одоо худалдаа хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны одоо бизнесийн зээл байна тий. Энэ бол одоо ёстой л нөгөө нэг ингээд өглөө босхгүй ахын аргагүй өндөр дүнтэйгээр төлөлтийгддэг тий. Энэ бол амаргүй, одоо ч амаргүй байна тий. За жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бас зээлтэй. За тэгээд ер нь зээлүүд байна, шугамн зээл одоо авч болох бүх зээлийг л тултал авсан байна. Тий. Аливаа зүйлийг ингээд эхлэх нь доктор сургалтаа авч явахаас илүү амархан байдаг гэж сонсч байсан. Тэгэхээр доктор сургалтаа авч явна гэдэг нь өөрөө хамгийн хэцүү. Таны хувьд ер нь энэ зах зээл дээр одоо удаан хугацаанд тоглолтын тулд ямар арга барилаар яаж ажиллая гэж бодож байна цаашдаа? Доктортой авч явахын тулд одоо ёстой жинхэнэ л одоо нөгөө даваагүй өнүүд эхлэн. Тэгээ хэцүү одоо нүүрэн тулсан асуудлуудыг одоо тулна. Тэгээд энэ үед бол ерөөсөө л алсын хараа хаана очимоор байна. Хаана зорилго нь том байх юм бол тэгэл энэ асуудлуудад ер нь бол шантрахгүй л юм да. 2018 19 20 оны үед юм уу? Эхлээд нэг 2-3 жил болсон байж байгаа. Бүр бүх юм хаагаад жижигхэн цэгтэй байсан гоё. Бүх юм хаагаад байсан тоног төхөөрөмжүүдэд зараад тэгээд бүр байга болигээд ингээд гэртээ 2 сар суусан, 2-3 сар суусан түүх байгаа. Тэгээд ерөөсөө болигээд тэгээд сууж байгаа л ер нь сүүлийн сард нь ер нь бодож эхэлт юм билээ. Би ч одоо ямар ч одоо төлбөргүй юм те яасан ч одоо амархан шантарч хэрвээ энийг давцсан бол яах байсан бол гэл нэг юм даваад авдаг тоглоом байдаг шүү дээ. Тэр ч юм шиг санагдал. Тэгэл нөгөө тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүд байна. Одоо дэлгүүрүүдээр байсан дэ одоо дэлгүүрээс захиалга орж ирээл хэрэглэгчээс захиалга орж ирээл хүүшээ хийгээ болцсон юм уу яагаад магаад гэл ингээл та бараа нийлүүлээчээ гэл гэдэг юмнууд орж ирээл. Тэгэл за би хийхгүй юм бол одоо юу хин хийх юм бэ? Би им хийх юм бууж өгöd одоо стан нэрээ юу болж тарах зүгээр хаана очиж өгөхөө үзэл гэж бараг бодсон. За ерөөсөө за хамгийн муудаа би тэгж л дампуурах юм байна гэл тэ. Одоо байр маараа барьцаалал бүр нэмж зээл аваад одоо тэгэл машин дэргээ зараал яг тэгэл ахаад 2 дахь удаага эхэлчихсэн. 2 дахь удаага бас л эхнээс нь гэхдээ эхнийхийг бодоход хамаагүй амар байсан л та. Олон улсын өөр юм хөрөнгө оруулалтууд, өөр юм бүтэцлэгүүд тусламж хэрэг байдгийн шинээр бизнес эхлэх гэж байгаа ийм хүмүүст одоо тэднэрт яаж хандах ёстой гэдэг юм бэ? Яг нөө нэг одоо шинэ бизнес эрхэлж байгаа одоо хүмүүстэй зориулж хэлэхэд бол нэгдүгürt маш тууштай байх хэрэгтэй. Яг үнэн шударгаар одоо татваратулсан үйл ажиллагаанд боддоо одоо зарим компаниуд 2 тайлантай гэж ярьдаг шүү дээ. Тийм байж болохгүй. Яг л одоо үнэн байх хэрэгтэй. Тэгээ бүтээгдэхүүн нь одоо үргэлж нөгөө нэг хөгжих боломжтой, зах зээлийн эрэлт хэрэгцээ ч гэсэн айгүй чухал байдаг. Ер нь олон улсын олон байгууллагууд байдаг. Одоо яг дөнгөж эхэлж байгаа стартапуудыг одоо дэмжих, хөгжүүлэх те. Гэхдээ одоо манайхны алдсан алдаа нь болохоор яг нэг юм юу байгаад байна л да. Төсөл аюугаа биччихдэг. Тэгээд бодтой очиод үзэхэр нөгөөтг нь хэрэгждэггүй ч юм уу те. Эсвэл одоо төслийн мөнгөийг аваад өөр юм хөрөнгө оруулсан ч гэдэм. Ийм асуудлуудаас болоод одоо санхүүжилтүүд нь одоо татгалзах ч юм уу ингээд эргүүлээ дараагийн түвшинд нь орохгүй асуудлууд үүсдэг юм уу да гэж харсан. Манай бурамхны одоо гол зүйл бол бид өөрсдөө эрэл хайгуул хийсэн. Өөрсдөө одоо яг Швейцар экспертийг одоо Швейцарын хамгийн алдартай Ricola гэдэг үйлдвэр байдаг. Хатуу чихний урамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дэлхийд бас маш алдартай юм бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэд захирал одоо Томас Фрэнгли гэж хүн манай үйлдвэрийн одоо ерөнхий технологийн зөвлөгөөр одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд Томас маань одоо жил болгон ирээд одоо технологийн зөвлөгөөгээ шинжил хийгээд дандаа сайжрлуудыг одоо технологи суралцсан гэдэг нь өөрөө бүтээгдэхүүн чанартай болохын хамгийн суур үзүүлэлт байдаг л та. Энэ нэвтрүүлгийг үзээд бас хүмүүс
ингээд чихрийн бизнес хийвэл яад юм бэ гэсэн санаа төрж иж магадгүй те. Та тэр хүмүүс хандаж юу ч хэлэхэд тэдэнд боломж байгаа юу? Бага. Боломж бол байгаа. Яагаад тэгэхээр импортын маш олон чихрүүд байна. Тэгэд бидний одоо чихэр үйлдвэрлэгч нарын хүсэл бол энэ импортын чихрүүд биш. Одоо Монгол үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн одоо өрсөлдөж гарч ирээсэ гэж бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Одоо бид нар ингээл аяллаар ингээл явхад тэ жишээ нь одоо Японд л очих юм бол Японы үндэсний чихрийг нь аваад явахыг л хүсдэг шүү дээ тий. Тэрнтэй адилхан Монголын зах зээл дээр харахаар Японы чихрүүд Япон жуулчд ирэхээрээ одоо орц чихэр андуураад аваа явдаг. Адилхан бичгтээ энэ яг мөн баха гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ одоо мөнгөний урсгал өөрөө гадаад руу урсгах нь одоо маш харамсалтай тоолдоо. Тэгээд энэ чихэртэй адилхан чихэр үйлдвэрлэгч хайрцангуй байна. Гэхдээ үйлдвэрлэж чадахгүй импортын одоо маш олон бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд яг хөө нэг талаасаа тэнийг зөрөгтэй нөгөө талаасаа хийх юм бол заавал одоо үр шимэн гардгаа. Тэгээд ер нь бол үйлдвэрлэгч орон болоосаа гэж бол хүсэж ийн урайлж ийн. Тэгээд одоо үнэхээр санаа байгаа бол тэнийг хийгээд заавал хэрэглэдэггүй олон бүтээгдэхүүнүүдийг одоо импортын хараад байна шүү дээ тий. Монголд ер нь залуу ажиллах хүчний хомсдолд ороод байгаа бүхэл салбарт тэгээд танай хувьд хүний нөөц дээр тулгарч байгаа асуудлууд байна уу? Та яаж даван туулж байна? Одоо Монголд одоо стол бүхэл үйлдвэрүүд одоо хүний нөөцийн асуудал маш ихтэй байна. Ажиллах хүч олдохгүй байна тий. Бидний хувьд бол одоо Боромхон чи яг л нөгөө гэрээс гарсан бизнес, гэрийн нэг өрөөнөөс л одоо юу чгүй нойлоос эхэлсэн одоо үйлдвэр. Тэгэхээр бүх одоо ажилчдыг ерөөсөө л нөгөө сургаж авдаг. Тэгээ байнгын л ажил тавна гэдэг зарыг бол бүх одоо сүлжээгээр явуулж байна. Тэгээ манай хүний нөөцийн ажилтан бол нэлээд завгүй ажиллаж байна тий. Үйлдвэр маань одоо ер нь бол нэг 50-аас 60 орчим ажилтан тогтмол ажиллаж байгаа. Тэгээд хоёр ээлжээр ажилладаг. За мөн түнчлэн одоо манай зуны салбарууд нэгтгэхээр бас хүмүүсийн тоо ихсдэг. Тэгээ Боромхон түгээгт борлуулалтын одоо багууд маань нийлээд нийтдээ манайх нэг 50 орчим ажилтнтай байна. Зундаа арай энэ тоо ихсдэг гэсэн үг. Таны хувьд тэгвэл одоо танаахыг гэ зориод ирсэн ажилтнаа яаж авч үлдэх одоо арга хэмжээ авдаг вэ? Яг саяхнаас бид ингээд нөгөө одоо нэвтрүүлсэн шинэ арга л да. Энэ тэгэхээр эхлээд мэдээж аюу сайхан ухцаж авах хэрэгтэй. Тэр хүн ч одоо юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Дөнгөж жолооны курсд хүнийг одоо яаж бид нар ингээ заадаг вэ? Дөрөв заажаад баруун зүүн ингээл яг жолоо шалгалт аваад за урагшаа гэж машин бариулаа явдагтай адилхан тэр хүн юу ч мэдэхгүй. Тэгэхээр яг л эхнээс нь бүр ингээ заа тэ ингээ бүр дагалдуулаад хідэн барыг сар гарan дагалдуулаад нөгөөд чи ингээ юм хийж чадахгүй байхад зүгээрээ би чам цалин өгнө одоо чи зүгээр ингээ цалингаа авч байгаа тэ ингээ сургана. За тэрний дараагаар ингээ удаан ажилласан ажилчдаа бид нар ингээ удаан ажиллах тусам одоо цол тэмдэг гэдэг шиг одоо цэргийн бол ингээд цол авдаг шүү дээ. Ийм KPI үзүүлэлтүүдийг одоо хангах юм бол таны цалин эд бол. Тэгээд тэр хугацааны дараа ингээд ахих юм 5 зэрэглэлийн S1 2 3 4 5 хүртэл ингээд хүн ур чадвар болон одоо удаан ажилласнараа ингээд зэрэг цол авах боломжтой. Энэ болохоор тухайн хүнээс ингээд өөрөөс нь л хамаарна байхгүй. Тэр анзаарах юм бол манай залуучуудын энэ дэр ингээд тэмдэг байгаа. Нэг лого зарим нь нэгтэй, зарим нь хоёртой, зарим нь ерөөсөө логог байгаа. Тэр нь бол лого хүмүүс бол шинэ хүмүүс гэсэн үг те. Тэгэхээр гих мэтчлэн одоо ингээд нөгөө удах тусмаа л ингээд тэр хүн хүлэн зөвшөөрөгдөн те. Хамт олондоо хүлэн энэ ч өстө туршлагатай юм байна те. Энэ ч өстө нэрээ хоёр юм байна. Хоёр дээр явж байгаа юм ямар мундаг вэ гэгээд энийг бидэд одоо 2024 оноос эхлээ хэрэгжүүлээд одоо дөнгөж туршилтын шатанд авч энэ арга маань одоо хүний нөөцийн бодлогыг одоо дэмжихэд сайнаар нөлөөлөх баха гэж одоо найдаж та ингээд маш олон гоё бүтээгдэхүүнүүд хийжлээ. Энийг хүмүүст хүргэх тал дээр маркетингийн бодлого нь ер нь яаж явд юм бэ? За тэр бол одоо жижиг дунд үйлдвэрлэлүүдийн хувьд бол маш одоо энэ цаг үед бол хэцүү байна. Яг үннийг хэлэхэд маркетингийн зарлага гаргах уу, чанартай бүтээгдэхүүн түүхий худалдаж авах уу гэдэг сонголтын дээр заримдаа ирдэгтэй. Бидний хувьд бол чанартай түүхий эдийг сонгодог. Бурамхны гол зарчим одоо Монголын хөрсөнд ургаж байгаа түүхийд материалыг аль болох Монголоос авч илүү хүний бид ирүүл тэ одоо аль болох л ингээд шүтэн хорхооддгоо аль болох л одоо тэр нөгөө муу муухай гэж дуудагдаад байгаа чихрийн талаар хүмүүс хитрхи ингээд туйширдаг л да сайхныг хүртэл одоо ингээд цагаан гурлал хамгийн муу юм аа гэл ингээд хүн болгон хар гурал бор гурлыг дээл эхэлжсэн үетэй адилхан одоо яг чихрэн дээр тийм давлгаа явж байгаа гэж би бол харж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо бид ингээд биднээс нэлээд олон жилийн өмнө алхдаг одоо Европын орнуудыг ингээд харах юм бол сахартайч байна, сахаргүйч байна, аль алийг л хэрэгэлдэг те.
Тэгэхээр ингээд нэг юм ингээд хит муу энэ бол муу гэдэг инкээс илүү зохистой хэрэглээг одоо хэрэглэгч маань дадуулах нь чухал. Бидний хувьд бол одоо яг чадахгүй байгаа нэг зүйл нь одоо сайн маркетинг хийж үнэхээр чадахгүй байна. Яг л одоо бүтээгдэхүүнүүд маань ам дамжсан яриагаар тэгээ одоо эхний хэрэглэгч маань хэрэглэж үзээд энэ өстой гоё чихрэлж бормохных юм гоё юм бэлээ гэдэг өөрөө өөрийгөө зарж борлуулах та одоо өөрөө хэрэглэж үзсэн хэрэглэгчин дараагийнхтаа санал болгох эсвэл амсч үзсэн хүүхэд энийг л аммаар байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар л олон жил явж ирлээ. Түүнээс иш одоо бидний хувьд одоо нэг хайхтар реклам заршуулгаа цацаад л те одоо нөгөө ингээл төмөн түгээгээл гэжсэн нөгөө нэг зардлын хувьд бол үнэхээр дийлэхгүй байгаа. Тэгээд сайн бүтээгдэхүүн өөрөө өөрийгөө л одоо авч явах гэж найдаж байгаа. Гэтэ яг нөгөө нэг цаг үе сайхан болох байх гэж бол итгэж байна. Та яг ажиллаж байхдаа яг чихрээж байхдаа ямар мэдрэмж авдیں۔ Өмнө оффист байдаг гэсэн энэ хоёрын хооронд ямар одоо өөр зүйлс байсан бэ? Шал өөр зүйл. Одоо офисын ажил бол та нар ч ихсэн айгүй сайхан мэдж байгаа шүү дээ. Ингээл сайхан тав тухтай орчинд те ингээд зарим хүмүүс одоо бүр онлайнаар ажилладаг. Гэртээ ингээл болсон байна. Тэгээ одоо улам сайхан болоод байна. Массажны сандалтай тоглолт одоо нэг юм жаргаж ажиллаж байна шүү дээ те. Чихэр хийх процесс нь илүү жаргалтай. Илүү жаргалтай. Одоо би нэг офисын ажил айгүй олон жил хийсэрнээсээ ингээл заримдаа үйлдвэртээ ороод ажилладаг л да. Одоо ч орж ажилладаг. Тэгэнгүүт ингээд надад нэг л их сайхан байдаг. Одоо нэг юм тэр чинь яагаад тэгэхээр миний зөв утга учиртай зүйл ахгүй юу те. Нэг юм зоригтой. Одоо яг ингээд юу ч бодохгүй ингээд яг л энэ бүтээгдэхүүний одоо яг энэ дүрсийг л гаргачмаар байна. Яг л энэ амт нь яаж ийн гээл яг энэ ингээд юм нэг жижигхэн даваануудыг ингээд авах нь өөрөө ингээд үнэхээр жаргалтай. Тэгээ нийгэм итгэхэд ингээд баг 15 6 цаг хөлтөөрөө зогссон байдаг. Тэгээ энд ерөөс ингээд ажил бужигнаал ингээд дор усаа ундраал одоо тийм одоо мэдрэмжийг өгдөг юм уу? Хэл завгүй байдаг та. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байх өнгөрсөн 8 жилийн хугацаанд танд тулгарч исэн хамгийн хэцүү асуудал нь юу байсан бэ? Ер нь бол асуудалгүй өдөр гэж байхгүй шүү дээ. Үйлдвэрлэгч байна. Ялангуяа Монголд байна гэх үнэхээр одоо татврын бодлого байна. За тэгэл нөгөө үр зээлний асуудал байна. Ажлын цалин тавих. За тэгэл нийгмийн даатгалын шимтгэл. За тэгээ гайл нөт гэл ингээд маш олон одоо асуудлууд байна. Тэгээд энэ бол ганцхан надад тулгараад байгаа асуудал биш л дээ. Одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа одоо энэ боромхны ард байгаа энэ 50 60 хүний одоо асуудал болоод байна л да тий. Үнэхээр нөгөө зөв бодлого хэрэгжээсэ гэж одоо энэ төр засаг барьж байгаа хүмүүст одоо хүсэж байна. Одоо тэр болгол бид дээгүүр дагуур яваал одоо ингэч тэгээч гэл дуу хоолойгоо нэгтгэл яриад ах боломж үнэхээр үүсэхгүй л байна л да. Гэтэ хэрвээ зөв бодлогоор дэмжих юм бол энэ салбар одоо энэ үйлдвэрлэлийн салбар Монголд одоо жижиг дунд үйлдвэрлэл хөгжих үнэхээр боломж байгаа гэж бол харж байна. Таны хувьд бурамхны ирээдүйг яаж харж байна? Тэгэхээр бидний ирээдүй бол бүгдээрээ одоо Монголдо сайхан амьдрмаар байна тий. Гоё импорт, экспортлогч болмоор байна. Одоо олон сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээгүй байна тий. Импортын хараат байна тий. Яагаад заавал одоо энэ Монгол улсууд, Монгол хүний ажилч хөдөлмөрлсөн энэ мөнгөнд гадагшаа урсах гэж тий. Хэрвээ одоо импортын бараа худалдаж аваад ах юм бол зүгээр хар ухаанаар төсөөлье л да. Одоо тэр Оросын байвал цаашаа маашаа гэрт очил одоо амьдралд юм болж байгаа тий. Үндсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн бол одоо стал бат доржогийн одоо гэртэнд юм болоод дөрөв хүүхэд над жаргалтай амьдрах одоо ихний суурь нь болно тий. Монгол Улсын эдийн засагт ч ихсэн маш сайнаар нөлөөлнө тий. Тэгэхээр энэ зөвхөн ингээд миний үе биш тий. Бурамхан маань одоо 100 жилийн түүхтэй одоо үйлдвэр болоосаа гэж хүсдэг тий. За ингээд бидний урилгыг хүлээн авч бизнесийн тухай дэглэрэнгүү ярилцсанд танд маш их баярлалаа. За баярлалаа. Үйлдвэр дээр мань зочилж бидний одоо зовлон жаргалыг сонсож одоо сайхан яриа өрнүүлж гоё нэвтрүүлэг хийж өгч байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд ажилд нь маш том амжилт хүсье. За баярлалаа. Ингээд танд нэвтрүүлгийн зүгээс гоо брендийн бэлгийг бэлгэлж байна. Ямар гоё юм бэ? За баярлалаа.
Өнөөдрийн бизнестэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаартаа бид Монголдо тансаг зэрэглэлийн ван үйлдвэрлэгч мөнх цэцэгтэй уулзах болно.